За орчин үеийн барилгын үндсэн шаардлагын нэг нь бол энэ битүүмжил сайтай байх гэдэг энэ нэр томьёол руу ордог болсон. Тэгэхээр хуучин бол барилга амьсгалдаг байх ёстой ч гэдэг юм уу, ийм яриануд их байдаг. Тэгэхээр одоо бол болсон илүү сайн битүүмжилтэй байх ёстой. Тэр нь бас нөгөө талаасаа бидэрт нөгөө нэг шаардлагагүй гаднаас их хүүтэй агаар орж ирээд байна. Тэрүүндээ илүү эрчим хүч зарцуулаад байна гэдэгтэй бас давхар холбогдолтой гарч ирдэг. Тэгэхээр барилгын битүүмжлэлийг хэмждэг хид хідэн арга байдаг. Гэхдээ манай улсад хамгийн түгээмэл хэрэглэгдэх нь энэ blower door буюу үлээдэг хаалга гэдэг ийм аргаар дуршдаг. За энэ мөн үндэсний стандарттай энэ багжаар хэрхэн яаж дурших вэ гэсэн аргачлал нь одоо MNS болоод батлагдсан байдаа гэсэн үг. Тэгээ эндээс гол нь юу мэдж болдгоо гэхээр яг гол ажиллах зарчим нь бол нэг ойролцоогоор 50 паскалийн даралтын зөрүүнд яг зарим нэг олон улсын шаардлаган дээр 75 хүртэл заасан байдаг. 50 паскал даралтын зөрүү үүсгэхэд тухайн барилга хэр хэмжээний агаар нэвчүүлж гин, сийгэж гин гэдгээр нь тодорхойлоод ингээ явцдаг. За тухайлах юм бол юу гэдэг 50 паскал даралтын зөрүүнд одоо 2-оос бага байх юм бол, за зарим стандартаар 3-аас бага байх юм бол бидний өнөөдрийн айл болгоно хэрэгжилж байгаа ердийн агаар сэргэлтийн систем ажиллах боломжгүй гэж үздэг. Тэгэхээр тэрнээс бага байгаа нөхцөл зайлшгүй механик агаар сэргэлтийн систем буюу нөгөө нэг сенс эдэр тавьж агааржуулалтаа агаар сэргэлтээ хийх ёстой гэсэн үг. Мөн бас хит их байх юм бол одоо юу гэдэг нь жишээ нь агаар сэргэлтийн давтамж нь одоо 50 паскал даралтын зөрүүнд 6-аас их байх юм бол энэ үнэхээр үр ашиггүй сийгэлт ихтэй байна. Энийг битүүмжлэх арга хэмжээ авнаач гэдэг юм. Сүүлийн үед яг пассив барилга гэдэг зүйл чинь тренд болоод байх жишээтэй. Пассив барилгын нэг гол шаардлага бол битүүмжил нь одоо 0.6-аас бага байх ёстой гэсэн ийм шаардлага байдаг. Тэгэхээр энэ шаардлагыг хангаж байгаа хэсгийн үндсэндээ blower door буюу үлээдэг хаалга гэдэг ийм бага жаримжтэй. Тэгэхээр энэ бол нэг талаасаа агаар сэргэлтийн систем хэвийн түвшинд явагдах боломж болцоо байна уу гэдгийг хэмждэг. Нөгөө талаасаа барилгын битүүмжлэл нөгөө норм стандартын шаардлагад хангаж одоо сайн хийгдсэн байна уу гэдгийг дурших зорилттой ийм одоо багжин байгаа. За ихэвчлэн гадна хаалган дээр хэрэгэлдэг. За хувийн орон сууц жижиг ийм барилгуудын хувьд бол тэр нь хамгийн тохиромжтой байдаг. Зөвхөн томоохон барилга байгууламж идрүүд дээр бол тухайн өрөөгөөр нь хэмжигч гэсэн ийм боломжууд байдаг. За ямар ч байсан манай оронд бол энэ төрлийн багшнууд цөөнгүй газар олон байдаг учраас иймэрхүү хэмжилтүүдийг хийгээд байх боломжтой байдаг. Мөн энүүгээр бас нөгөө нэг давхар дулааныхаа камертаа уялдуулаад яг хаагуур агаар сийгээд байна гэдгээ бас яг энэ төхөөрөмжийг ажилуулж явах үед нь дулааны камераа давхар хянаад тэгээд яг энүүгээр агаар сийгэж шүү эсвэл яг энэ хэсгээр норсон байна гэдгийг хүртэл ийм хоёр багжны тусламжтайгаар тодорхойлох ийм боломжтой байдаг.